Сэтгүүлчдийн өнөөдрийн амгалан айлтгая. Ардчилсан намын ээлжилт бүлгийн хуралдаанд өндөрлсөн 3 үндсэн асуудлыг хэлцээ. Нэгдүгээрт ардчилсан намын бүлгээс энэ намрын чуулганаар хэлцэх хуулиудтай болон бодлогын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө баталлаа. Хоёрд нь нөхөн болон дахин сонгуул явуулах асуудлаар үүсэж байгаа нөхцөл байдлын тухай ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын мэдээллийг сонслоо. Гуравд нь улсын их хурлын үйл ажиллагааны талаарх улсын их хурлын дэд дарга санжматын мэдээллийг сонссон ийм 3 үйл явдал боллоо гэж ойлгож байна. За нэг дэх асуудлаар энэ намрын чуулганаар чуулганы хугацаанд ардчилсан намын бүлэг хэлцэх хуулиуд болон бодлогын асуудлаар хэлэлцүүлгүүд зохион байгуулах үндсэн төлөвлөгөөгөө баталсан. Нийтдээ 8 асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулъя гэж шийдвэрлэж байгаа. Энэ хэлэлцэж байгаа асуудлууд бол Монгол улсын нийгмийн эдийн засаг энэ асуудалтай шууд холбоотой өнөөдрийн тулгамдж байгаа улсын бодлогын чиглэл, төрийн бодлогын чиглэлд нөлөө үзүүлэх үсгийн хуулийн төслүүд болон бодлогын шинж чанартай асуудал байгаа гэж ойлгож байна. Энэ 11-р сард баялагын төшөөрөлтийн тухай хуулийн төслийн танилцуулгаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Нэг дахь асуудал нь, хоёр дахь асуудал нь зээлийн хүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн асуудлаар ардчилсан намын бүлгээс хэлэлцэж энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахад төлөвлөж байгаа. Цаашдаа бид нар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, банк санхүүтэй холбоотой хууль тогтоомжууд, улс төрийн хэрэг төлөвлөгчдийн цагаатгах, эдийн нөхөн олгуулах тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлууд, ардчилсан хувьсгалын анхны зөвлөлтүүдэд төрөөс тусламж хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслүүд, төрөөс аж үйлдвэрчлэлийн талаар баримтлах бодлогын талаарх, явцын талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр яригдж байгаа сэдвүүд бол үнэхээр өнөөдөр улс орны өмнө тулгамдж байгаа асуудлуудын нэг болж өрсөн учраас энэ бодлогын шинжтэй асуудлууд дээр бол хэлэлцүүлэг идэвхтэй өргөн оролцоотой зохион байгуулна гэж ойлгож байна. Хоёр дахь асуудал яригдж байгаа сэдв улс орны хэмжээнд 2016 оны сонгуулийн дараах нөхцөл байдлаас үүссэн дахин болон нөхөн сонгуулийн тухай асуудлаар сонсгол мэдээлэл сонслоо. Нийтдээ дахин болон нөхөн сонгуул явуулах 57 засаг захиргааны нэгж байна. 54 засаг захиргааны нэгждэр сумын иргэдийн төлөөлөгчдийн 30 суудалд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 39 суудалд, нийтдээ 69 суудалд дахин болон нөхөн сонгуул явуулах ажил бол удаашрч зогсож байгаатай холбоотой асуудлаар мэдээлэл сонссон. Энэ асуудлаар ч гэсэн бид нар сонгуулийн ерөнхий хороотой бас санал солилцож ярилцсан байгаа. Одоо бид нар хуулиа хэрэгжүүлж бүх энэ 69 суудал дээр дахин болон нөхөн сонгуулийг бол зайлшгүй явуулах шаардлагатай гэж ингэж харж байгаа. Нөхөн сонгуул бол хуулийн хугацаа 6-10 сард зохион байгуулагддаг юм хуультай. Харин дахин сонгуулийг бол одоо шууд шүүхийн шийдвэр гарсан нөхцөл 30 хоногийн дотор одоо асуудлыг шийдэж хуралдуулдаг юм журмтай хуультай байгаа. Тэгэхээр энийг бол цахим мөрдөх ёстой гэж зүйсээр шаардлага тавих ёстой болж байгаа. Үүсэт байгаа нөхцөл байдлыг харах юм бол хэд хэдэн сөрөг үр дагаврууд бол харагдаж байгаа. Ялангуяа эрх баригчдын зүгээс энэ сонгуулийг хойшлуулах, хүчингү болгуулах ийм оролдлогууд маш их гарч байгаа. Энэ бол төрийн хэмжээнд яригдж байгаа сэдв бол бидний анхаарлын төвд орж ирэхээс өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн дараа маш олон газар иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг үүрэг гүйцэтгэгчээр ажилуулсан ийм үзэгдүүд байгаа. Өөрөөр төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг үүрэг гүйцэтгэгчээр тавиулаад ажилуулад хууль зөрчсөн үйлдвэрлэлийг бол орон нутгад түгээмэл байгаа. Энэтэй холбогдуулаад ямар асуудал үүсэж байгаа нөхөр их хурл дээр нэгдүгээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөх
асуудал бол яригдчих гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Үүрэг гүйцэтгэгч нараа алгажуулахын тулд төрийн албаны удирдах албан тушаал байгаа улсуудын иргэдийн төлөөлөгчдийн хурд байж болно гэдэг хуулийг өөрсдийнхөө одоо энэ нөхцөл байдлыг нийцүүлэн өөрчлөх гэсэн оролдлогыг бол бид буруу гэж харж байгаа. Монгол улс өнөөдөр хуультай энэ хуулийн дагуу одоо төрийн албаны удирдах албан тушаалнууд ажил үргээ гүйцэтгэх ёстой. Энэ хуулийн хүрээнд явах ёстой гэсэн ийм шаардлагыг бид зайлшгүй тавина. Энэ дээрээс нөхцөл байдал юу гэсэн үг жишээ нөхөр сая сонгуулийн ерөнхий ороо 2018 оны төсөвт эдгээр дахин болон нөхөн сонгуулийг явуулах ийм 200 сая төгрөгийн сонгуулийн зардлыг төсвийн байнгын хассан явдал байгаа. Хассан. Энэ хассан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дахин болон нөхөн сонгуулийн хуулийн дагуу явуулах шаардлагагүй гэж үздэнтэй бол ижил сонсогдож байгаа учраас энэ бол буруу гэж бид ингэж харж байгаа. Тийм учраас бол дахин болон нөхөн сонгуулийг бол зайлшгүй энэ эдгээр үйлчлэл тойргуудад бол хуулийнхын дагуу зохион байгуулах шаардлага үүсэж байна гэдгийг бол бид бол харж байна. Тийм учраас энэ шаардлагыг бол цааш тавьж ажиллахаас өөр гарц бидэрт хууль хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй гэдгийг тийм. За гурав дахь асуудал их хурлын дэд дарга санжи нотын сонсголыг сонслоо. Ер нь энэ хурлын үйл ажиллагаа ойр үед юу болоод байгаа юм бэ гэж. Их хурл намрын чуулган хийснээс хойш ганц ч хуулийн төсөл хийсэнгүй. Бүтэн хуралдсангүй. Хоёр хоргийг хилцэж бөөн шууган болсон. Одоо их хурлын 2018 оны төсөв дахиад гацсан. Гацхдаа 65 олонхын бүлгийн дотоод хагарлаас суулж гацсан. Уг нь бол 5 дахь өдөр биний хууль батлагдаад дуусах юм байх гэж бид харж бид бол гаргасан шийдвэрийн дагуу бол энэ хуулийг шуурхаа батлуулах энэ ард иргэдийн үйлчлэлийн бэлтгэл ажил цаашдын одоо ажил төрлийг нэг тийш нь хурдын эмхэлье гэдэг байр суурин дээрээс хандсан байгаа. Харамсалтай 5 дахь өдөр төсвийн байнгын хороо эрс үрдээгүй. Эрс үрдүүлээгүйг бол олон өөрсдөө хийсэн. Тэрнээс болж өнөөдөр ортол 2018 оны төсөв батлагдаагүй хэвээрээ байна. Хүнсүү заримдаа ташаа мэдээлэл тогшин батлагдаагүй. 15 3 өдрөөр эцсийн хугацаа дуусна. Эцсийн хугацаа дуусахад хэрвээ 15-даа баталж чадахгүй бол хуулийн ямар үр дагавар гарах вэ гэдэг асуудал бол үүснэ. Тийм учраас эрх баригчлал энэ ажлаа хийгээрэй гэдгийг дахин сануулъя. Үнэхээр ямар ч ажил явахаа боллоо энэ тийм. Их хурлын талцаад ажиллахаа боллоо. Цаашдаа бид нар дандаа юм байх юм уу гэдэг асуудал бол үүсэж байгаа гэдгийг та бүхэндээ бол хэлье. Одоо бидний хүлээгдэж байгаа маш олон ажлууд байна. Нийгмийн шин чанартай, эдийн засгийн шин чанартай олон хуулийн төсвүүд хүлээгдэж байдаг. Харамсалтай нь улс төрчсөөр байгаад бүтэн энэ нам руу өнгөрлөө. Энэ өвөл өнгөрлөө одоо. Одоо оруулж ирэх гэж байгаа хуулийн түрүүний миний ярьсан хэдэн хуулиуд дандаа улс төрчсөн хуулиуд. Төрийн албаны тухай хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль. Энээс өөр хууль энэ их хурд орж ирэхгүй юм шүү дээ. Энэ ард иргэдийн нийгмийн эдийн засгийн амьдралыг дээшлүүлэх ямар ч хуулийн төсөл өнөөдөр их хурл дээр алга. Бид цаашдаа ингэж болохгүй гэж бид ингэж харж байгаа. Тийм учраас Санжиутов гишүүний мэдээллийг сонссон. Өнөөдөр бид нар үнэхээр энэ даргын дэргэдэх, улсын хурлын даргын дэргэдэх зүйлийг яаралтай оролдуулахыг шаардж байгаа. Өнөө маргаашгүй хуралдаж ер нь энэ хурал цаашдаа яах юм бэ гэдэг асуудал ярилцсан зүйл болсон. Энэ цаг хугацаанд дээр тулсан байна гэдгийг та бүхэнд дуулгая. За ингээд төвчтэй мэдээлэл хийлээ. Асуух асуулт та. Нэг асуулт байна. Өнөөдрөөс эхлээд зарим нэр бүхий сургууль цэцэрлэгийн багш нар ажил хийгээд эхэллээ. За мөн шинжлэх ухааны хэд хэдэн байгууллага ч гэсэн ажил ажиллаа. Энэ нөхцөл байдал дээр сөрөг хүчин хэрхэн хандах вэ? Одоо энэ боловсролын салбар ч юм бол ерөнхийдөө одоо ингээд зөксөг байдалд орчлоо шүү дээ. Улсын хурлын чуулганаар тодтголын асуудлыг хилцэж байхад ардчилсан намын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ юу гэхээр баг шимжнэр олон төрийн албан хаагч нарын цалинг нэмэх нь бол зайлшгүй бидний хүлээгдэж байгаа зүйлээ гэж. Энэ байр суурин дээр бид хэвээрээ байгаа. 2018 оны төсөвт хүртэл бид нар цалингаа нэмээ над халамжаа болио гэдэг шаардлагыг тавьсан. Харамсалтай нь эрх баригч нар хүлээж аваагүй. Бид цаашдаа энэ өөрийнхөө хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлэх гэж байгаа, нэмэгдүүлэхийг шаардж байгаа. Үнэхээр амьдралд нь өнөөдрийнхэн цалин хүрэхгүй байгаа, бодит амьдралдаа цалин хүрэхгүй байгаа. Энэ нийгмийн баталгааны талаарх байр суурин дээр нь бид нар
дэмжиж ажиллана гэж бодож байна. Багш хэмжлэрийн энэ асуудал дээр бол бид нар сэтгэл санааны дэмжлэг өгөхөд бүрэн бэлэн байна. Яагаад гэвэл бидний шаардлага нь өөрөө шударга шаардлага юм аа. Дараагийн нэг асуудал. Өнөөдөр үнэхээр Монгол улсын эдийн засаг өсөж байгаа бол олон улсын валютын сангийн тавьсан энэ цалинтай холбоотой шаардлагыг болиулагддаг байр суурийг бид нар илэрхийлсэн эрх баригчдад. Энэ эрх баригчдад бид дахин энэ олон улсын валютын сантайгаа ярьж байгаад энэ цалин зарцаах тухай шийдвэрээс эргэж харах тухай шаардлагыг дахин тавих болно гэдгээ мэдэгдэе. За өөрөөр Олсон. Тэгэхээр засаг захиргааны тухай хуулийг өөрчлөх гэдэг юм тийм үү? Би тэгж ойлголоо. Тэгэхээр энэ асуудал намрын чуулганаар орж ирэх юм уу? Та энэ асуудалтай энэ асуудал одоо намрын чуулганаар орж ирэх нь гарцаа авахгүй. Яагаад гэвэл бид нар хууль зөрчил баахан үүрэг гүйцэтгэгч нар энэ төсвийн байгууллагууд дээр удирдах ажилтнууд дээр тавьсан байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хавсран гүйцэтгэх. Энэ бол хуулийн зөрчил юм. Энийг арилгахын төлөө энэ эрх баригчид ирээ цэрэггүй энэ хуулийг оруулж ирнэ. Төрийн албаны хуулийг ч оруулж ирнэ. Засаг захиргааны нутаг засгийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд яг миний хэлсэн энэ заалтыг оруулж ирнэ. Өнөөдөр бол яг орон нутаг дээр үүрэг гүйцэтгэгч нар гэдэг бол хууль зөрчөөд ажиллаж байгаа гэдгийг хатуу сануулж байгаа. Хуулийн зөрчил байгаад энэ дээр ирээ цэрэггүй хуулийг өөрчилж өөрсдөө нийцүүлэн өөрчлөх нь болохгүй шүү гэдгийг бид сануулж байгаа гэж байна. 200 сая төгрөгийг эргэж босгох боломж байхгүй. Одоо хилцүүлэг 3 дугаар хилцүүлэг гэдэг чинь санал нэмж авахгүй шүү дээ. Одоо ямар ч боломж байхгүй. Чуулган дээр бид энийг сануулсан хариулт нөхсөн юу гэхээр ерөнхий сайдын нөөц хөрөнгнөөс 200 сая гаргаж болно гэсэн хариултыг өгсөн. Бид энийг шаардж. За бүрд орж шээ. За энэ иргэдийн хурлын төлөөлөгч нар төрийн албыг хавсран ажиллах тэр одоо арга хэмжээгээр хуулиар баталгаажуулах гэж байгаа. Өөрөөр төрийн албаны тухай хууль, засаг захиргааны нутаг зэвсгийн тухай хуулиар. Тэгэхээр альва сумын юм уу аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нарын 3/1-ийг нь төрийн алба хасч болохоор заалтыг оруулж ирэх гэж байгаа. Тэгэхээр суманд сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч, тамгын газрын дарга нар зэрэг одоо албан тушаалуудыг ерөөсөө төрийн албаа хаагч биш сумын иргэдийн хурлын төлөөлөгч хаших тэр боломжийг нээж өгч байгаа. Ингэснээр одоо төрийн мэргэжсэн мэрит зарчим гэдэг нь бүгдээрээ байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн одоо хамаатай олонтой нэр хүнд муутай нэг хүн баригадаас багаасаа гарчаад тэгээд одоо төрийн өндөр албан тушаал дээр очно гэсэн үг. Тэгэхээр энэ бол зарчим бол энэ төрийн албаны олон жил явж ирсэн энэ мэрит зарчмыг устгах ийм тогтолцоо болно гэж үзэж байгаа. За баярлалаа. Зээлийн хүүгийн хуулиа жоох тайлбарлаад өгч байгаа. Зээлийн хуугийн хуулийг бид нар 7 хоногт бүлгээр аль биесээр хилцээд хилцүүлэхэд оруулна. Тэр үеийн тодорхой мэдээлэл.